За сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon hack хичээл хайлж дугаараар та бүхэндээ энэ постерыг энэ постерыг яаж хийснийг үзүүлье. За нэг нь болохоор Neuroshop-ийн өөрийнх нь дэлгүүрийнх нь постер байгаа. За энэ нь болохоор энэ Lactofit гэдэг пробиотик тийм ээ нөгөө ашигтай бактери тийм ээ солонгосын бүр номер 1 ийм ашигтай бактери зардаг байгаа. За энэ бол танилцуулгын энд байгаа. Та бүхэн энэ их 80 дэлгүүр рүү очиж аваарай. За би энэ хоёр юг тийм ээ постерыг хэрхэн хийснийг үзүүлье. За энэ нь болохоор ийм страйптай тийм ээ юм зураастай тэрэн дотор бол зураг оруулсан ба. За ийм фрейм бол ашигласан ба. За тэгэхээр бүх ихтент бол нөгөө тэр фреймийг эхлээд бүдэр хий тийм ээ. За тэгэхээр элемент руугаа очиж бид нар энэ энэ дээр нараад descending stripe frame гэдэг энэ дээр нь ингээ бичингүүт тийм ээ одоо ийм гараад ирнэ. За тэрнийгээ бид нар энэ лого оруулна. За энэ фрейм маань ийм сонирхолтой фрейм байгаа. За тэгээ энэ лого бид нар нөгөө нэг зураг оруулах хэрэгтэй байгаа. За би болохоор нөгөө за ингээд арчлаа тийм ээ. За яг энэ дээр бид нар артлынхны юуг нь бэкграундын бас нэг тиймэрхүү шаргалдуу юм өнгөөр авсан энэ бүтээгдэхүүн угсаа юм шаргалдуу юутай болохоор энэ хоёр бичгийг нь оруулж байна. За энэ дээр бас яг нэг нэмэх юм нь болохоор shadow black shadow гэж бичиж байгаа. Тэгээд одоо энэ сүүдэрнүүд юу ааштай нэг үдүүлээ. Энэ сүүдэрнээс энэ лөө оруулах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ эргүүлээд за энд нь ингээд оруулчих тийм ээ. За тэгээд нэг энэ дээр нь 20 хувлаад энэ нь гаргаад тэгээд флип хийчих. За ингээл яг нь энэ маань бэлэн боллоо. За хоёр дахь нь болохоор ерөнхийдөө бол амархан. За энэ дээрээ бид нэр фотос руугаа очиж жоод golden гэж бичин. За тэгээ аль нэгэн ийм golden зураг аваад энэгээр ингээ бэкграундыг хийчин. За тэгээд элемент руугаа очиж жоод бид нар бүр хэдүүрс авах хэрэгтэй байгаа. За энийг бид нар цав цагаан болгоно. За тэгээд энэ дээр ингэж томруулаад бид нар яг ийм голыг холоод энэ дээр ачна оруулж чинь. За тэгээд за тэгээд бүтээгдэхүүнээ гэдэг жоох ингэсгээ тавьчих. За тэгээд энэ дээр бид нар юу хийчих вэ гэхээр за элемент руугаа очиж жоод за ингээд биччихин заяа. За тэгээд яг энэ дээр нөгөө юм цагаан өнгөтэй ингээд юугаар зурцсан юм шиг тийм ээ ийм юу авч байгаа. За энэ дээр нь би болохоор энийг авчихсан санагдаж байна. Энийг авчи. Ап ашиглана. Энэ type gradient гэж бичээд за тэгээд энэ дээр бид нар Lactofit гэж бичнэ. За тэгтээ яг бид нар нэг юм аллан шаргал gradient тийм ээ холимог юм авсан. Энийг авсан баа. За тэгээ яг энэ дээр бид нар фондо бол нэлээ юм. За залиныг авчлаатай сандгаа. За энийг авчи. За тэгэнгүүт ийм болчин тийм ээ. За тэгээ add to design гэдэг энийгээ за ер нь баг л сонгосон авцсан л шиг ингэж харуулна. За энэ бол бид нар нөгөө type gradient гэдэг тийм ээ. Бичгээ ингэж гоё янз янзын өнгө оруулдаг юм. Одоо янз янзын дуртай өнгөнүүдтэй энэ чинээс ингэ оруулж болно гэсэн үг. Бид нэг авчин. За тэгээ энийг за тэгээ дөрвөн буланг нь бас яхна жоох ингэж бүр хилээд өгчих тийм ээ. Тэгэл энэ дээр текстэн дээр энэ болохоор жоох юм улаан хөрөнгөөр сонгочих. За тэгвэл интернетээр адилхан амар
За ингээл болох нь тийм ээ. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяр таа.